Үзэгчний хүсэлтээр part 9. За үзэгчний хүсэлтээр part 9 эхлэе. Эхний асуулт. Тийм гимгөө 2 3 хоногийн дараа шинэ бичлэг оруулж байгаа юм шиг эхэлдэг те. Мэдээж олон сар сургаггүй байлаа. Мэдээж завгүй бичлэг хийх жоохон боломжгүй байсан. Бичлэг маань удааг хүлээсэн хүмүүсээсээ уучлалт хүсье. Гэхдээ энэ цувралаа одоо төр зогсоно. Энэний ард дахиад 1-2 part орох нь уу яах нь уу? Тэгээд ерөнхийдөө авцсан байгаа асуултуудаа тэр олон сарын өмнө авсан асуултуудаа эдэж дуусгахгүй болохгүй. Чөтгөрийн ангуучийн талаар бичлэгүүдэд зогсоож байгаа юм бол биш. Хаяа оруулна. Шинэ үйлдэл нэглэхээр угаасаа нийлээд чөтгөрийн ангуучаар амьсгалах байх. Үйлдэл гэж нэрээ кино олж гарч байгаа шүү дээ тий. 3 кино олж байгаа. За ерөнхийдөө анимын талаар өөр гой бичлэг оруулаад өөр гой хуучны анимууд яриад юммаар байгаад байгаа юм. Ер нь амар тийм сэтэл нь бол байгаа заа. Бичлэг бол амар гоё хиймээр байгаа. Гэтэ цаг зав жоохон байхгүй ядраад гэх юм уу. Тэгээд бичлэг хийх бас төхөөрөмж гэх юм уу. Төхөөрөмжүүд ахын байхгүй те. Би ер нь ганц утсан дээр л хийждэг. Тэгээд утсан маань бас жоохон асуудалтай байсан. Юутаж бичлэг хийж эхлэе. Тэгээд энэ part жоохон богинохон байж магадгүй. Богино ч юм уу, богино ч байсан орч байсан хамаагүй бичлэг оруулахгүй бол ерөөсөө нэг оруулахгүй байгаад байвал байгаад гаргаад байгаа байхгүй. Тэгээд яг хийх амжихгүй ч юм уу эсвэл жоохон залхуу өрөөд ядраад байгаа юм л та. Тэгээд яг нэг эхэлчих юм бол нэг темпо олчих юм бол цаашаа явж дийм аа. Тэгэхээр юутаж ингээ энэ бичлэгээ оруулчихна гэдэг чинь дараагийн бичлэгүүдийг ингээд тогтсон хугацаанд оруулаад явах боломжтой болно гэсэн үг. Завхал сэдвтэй орцгоё. Хашира ранкинг хийгэрэй гэсэн байгаа. Тэгэхээр хэрэг би нэг гүн бодлого судалгүй шууд зүгээр л аним болон манга дээрээс нь өөрт мэдрэгдснээрээ шууд жагсаах юм бол 9-т Мицури, 8-т Шинобу, 7-т Тенген, 6-т Гию, 5-т Ренгоку, 4-т Игуро, 3-т Муичиро, 2-т Санеми, 1-т Гёмэй гэсэн дараалттай болно. Яг хөө тархи онтраагаад шууд л өөрт мэдрэгдснээрээ дүгнэх юм бол шүү дээ. Харин илүү логиктойгоор дээр нь нэмээд хэрвээ амьд байсан бол ирээдүйд тийм хүчтэй болох байсан, тэмдэгэ нээсэн бол тийм байх байсан. Тиймэрхүү шалтгааныг огт харгалзахгүйгээр яг аним манга дээрээ хийж бүтээсэн хэр хүчрхэг болсноор нь жагсаах юм бол 9-т Шинобу. Хашира дунд биеийн хүчээрээ хамгийн сул, чөтгөрийн толгойд тасалж чадахгүй ганц чөтгөрийн ангууч, үн тэмдэг болон нэвт харах ертөнц, улаан илд аль нь ч илгээгүй. Хэдий хурдаараа хашира дундаа шилдэгтээ ороод дээр нь зохиолын хувьд музааныг ялахад маш том үүрэг гүйцэтгэсэн зэрэг Шинобу бол маш чухал дүр. Гэхдээ дээд сарны эсрэг хорон нөлөөлөхгүй. Тэгээд хурднаас өөр юмгүй болж байгаа болохоор ганцаараа дээд сарыг ерөнхийдөө ялах боломжгүй болно. За тэгэхээр ерөнхийдөө 9-д орж байгаа юм. Ер нь тэгээд гадаад дотоодын иймэрхүү хүчний ранкинг харахаар ер нь Шинобу дандаа 9-д байд юм дөө. Тэгээд би бас өөрөө Шинобу дуртай болохоор дээшлүүлэе гэж бодсон ч гэсэн ер нь л тэгээд 9 юм байл л дээ. За тэгээд 8-д Тенген. Биеийн хүчээр хашира дундаа 2-т тесрэлттэй хурдлах чадвараараа тэргүүлдэгч гэлээ. Тэмдэг болон улаан илд нэвт харах ертөнц аль нь ч илрээгүй. Мөн аним дээрээ өөрийгөө Гёмэй, Муичиро, Ренгоку зэрэг хаширанараас дутуу гэж хэлдэг. Биеийн хүч болон хорны эсрэг дархлааг нь авч үзвэл Шинобугаас арай илүү болно. 7-т Ренгоку. Бусад хаширанараас их үнэлэл хүртсэн, Аказа хүртэл хүлээн зөвшөөрсөн хашира. Гэхдээ тэмдэг болон бусад нэвт харах ертөнц зэрэг аль хинч нээж чадалгүй өөд болсон. За тэгээд цааш дурдах хаширанараас арай дутбог болж таарнаа. 6-д Мицури. Өмнө дурдгдсан хаширанараас тулааны айку туршлага авьяасаараа дутгах гэлээ тэмдэгэ нээж чадсан тул 6-д орууллаа. За 1 болон 2 бол ойлгомжтой байгаад байгаа юм. Харин 5, 4, 3 дээр их эргэлзээтэй санагдаад байна. За юутай ч ингэж оруулчих. 5-д Гию. Тэмдэгэ нээж Аказатай хийсэн тулаанд гол үүрэг гүйцэтгэсэн. Манга дээр Санемитэй катанагаа мөргөлдүүлээд улаан илттэй болж чадсан. Хязгааргүй цайз болон музааны эсрэг тулаан аль алинд нь оролцож амьд үлдэж чадсан мэдээж хүчрхэг хашира. Гэхдээ нэвт харах ертөнцид гараахан нэвтэрч чадаагүй. За дараа нь 4-т Муичиро. Гёккогийн эсрэг тулаанд тэмдэгэ нээгээд илт илүүрхэж ялсан. Мөн Кокшибогийн эсрэг тулаанд илтээ улаан болгож нэвт харах ертөнцид хүртэл нэвтэрч чадсан. Төрөлхийн авьяасаараа бол хашира дундаа маргаангүй нэгт орох жилээ. Туршлага дутмаг байсан учраас нас залуу амь өргөдсөн байдаг та. Тийм учраас 4-т орууллаа. Үргэлжлүүлээд 2-т Санеми орно. Тэмдэгэ нээж сэлмээ улаан болгож чадсан ч нэвт харах ертөнцид нэвтрээгүй. Гэхдээ онцгой төрлийн цустай учраас чөтгөрийн эсрэг тулаанд маш давуу талтай. Нэмээд Кокшибо хэлэхдээ Гёмэй болон Санемиг хашира дундаа хамгийн хүчрхэг хашира нар гэж хүлээн зөвшөөрдөг. Мөн Кокшибо болон музааны эсрэг тулаанд өндөр хувь нэмэр оруулсан жинхэнэ чанга залуу байсан да. Анх танжирууд мөргүүлээд унахт нь жоохон суг гэж бодсон ч гэлээ. Ерөнхийдөө хамгийн амар төсвөр төвчээртэй хатуу биетэй яг үндэ Санами гэж таарсан.
За тэгээд маргаангүй хоёрт байхаа. Нэгт мэдээж химэж юм Гёми орно. Энэ дээр бол олон юм ярих шаардлагагүй байх. Нэвт харах ертөнц, улаан илт, тэмдэг ер нь бүгдийг нээсэн. За тэгээд Гокшибогийн эсрэг тулаанд гол үүрэг гүйцэтгэсэн. Монзаны эсрэг тулаанд эзэн хүртэл амьд байж тулж чадсан. Яг эцсийн мөчөд харамсалтай юм болдог ч гэлээ. Дараагийн асуулт. Акацад дээд сар 1 болох потенциал бий юу гэсэн байна? Миний бодлоор хэрэг Гокшибо гэж байгаагүй бол Акацад дээд сар 1 болох боломж бол агуулж байгаа хаа гэж бодож байна. Чөтгөрийн ангуучийн ертөнцид Домогийн хэлснээр эмэгтэй хүнийг идвэл илүү тижээллэг учраас илүү хурдан хүчрэх болох боломжтой гэдэг. Ингивч Акаца эмэгтэй хүн иддэггүй. Хэрэг иддэг байсан бол магадгүй илүү хүчрэх болох байсан байж ч магадгүй юм. Гокшибо гэхдээ дийлэхгүй л бах та эмэгтэй хүн идсэн ч гэлээ. За дараа нь Музаны эсрэг Гожо гинэ. Амар тив дамсан гэдэг шиг аним дамсан асуулт байна. Энэ хоёрын хувьд угаасаа ертөнцийнх нь хүчний тэнцвэр шал ондоо л доо. Чөтгөрийн ангууч бол чөтгөрүүд л байдаг болохоос бусдаар бол энгийн хүмүүсийн ертөнц. Харин Жужутсу Кайсен бол илүү супер чадваруудтай. Гожо бол хамаагүй илүү гэж би бодож байна. Ерөнхийдөө Гожог эсрэг Музан гэдээ үзэхэд яаж ч бодсон Гожо хамаагүй илэрхийлтэй. Нэг бол бүр эдисээр нь устгаж болж ийн Мурасаки ашиглаад эсвэл баг нартай газар байж хайдаг ч юм уу те. Тэгээ ер нь яаж бодсон Гожо илүү л дээ. Эсвэл илүү гүн логик байд юм болов. Миний хувьд бол яаж бодсон Гожо илүү гэж бодож байна. Дараагийн асуулт. Чөтгөрийн ангууч 500 ангитай байсан бол гэсэн байна. Мэдээж сонжирна. Тэгээд хөгжилтэй гол түүхтэй холбоогүй ангиуд их орж ирэх байсан байх. Ер нь гэхдээ 500 анги хэрэггүй ч гэлээ чөтгөрийн ангууч бол нилээд гинт шахаад дуусгасан. Тухайн үедээ би яг баттай биш ч гэсэн зохиолчийн ар гэрийн байдлаас болоод ч үлээ зохиолоо жоохон шахаж дуусгасан гэсэн мэдээлэл энэ төр бол харж илсэн. Гэхдээ би яг нарийн судлааг л дээ. Яг үнийг мэдгүй байна. Гэхдээ ерөнхийдөө одоо тэнгэнтэй цуг явдаг шөнийн дүүргийн аркаас хойш баг нилээд шахаад явцсан юм шиг санагдаад байдгийн. Юутай ч илүү олон анги хийгдэх байсан бол хаширанараас гадна яг хашира болохын өмнөх зэрэглэлтэй 1-2 тийм амар гоё дүр гаргаж ирээд тэднийгээ хөгжүүлдэг ч юм уу. Манай гол дүрүүдээс хаширанаар төрдөг ч юм уу те нэг тиймэрхүү зүйлс байх байсан болов гэж бодож байна. Ер нь бос хаширанараас босож чөтгөрийн ангуучд бол ер нь шал суух штэ яг үнэ. Тэгснэ манай Камабоко сквад болохоор зэрэгтэй ч хөвчтэй те ерөнхийдөө тэг босд нь л айгуу суух. Гэхдээ Танжиро, Иноsuke, Zenitsu энэ чинь яг хамгийн дээд төвшөнд очоогүй штэ. Хашира болохоос өмнө баг 11 төвшин байдаг үлээ те. Тэдний голоор явж байгаа манай эд чинь тэгэхээр илүү дээд зэрэгтэй хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тиймэрхүү гоё дүрүүд ч юм уу гаргаж ирэх байсан болов уу гэж би ер нь бодоод идэв. За хэрвээ Гио Шинобуд хайртай байсан бол гэсэн асуулт байна. Нэг юм өөрчлөгдөхгүй байх уу? Гиогийн зан чанарыг бодоод үзвэл энэ хоёрыг хамгийн их шийдэлдэгч гэлээ. Яг биендээ сэтгэлтэй гэсэн юм зохиол төр бол байдаггүй. Яг би хувьдаа бол энэ хоёр өөрсдөө анзаараагүй ч гэлээ биедээ сайн байсан бол гоё гэж боддог. Гэхдээ түүхийн хувьд бол нэг юм өөрчлөгдөхгүй байх уу? Гио Шинобугийн өөрийгөө хордуулах сонголтыг нь ч гэсэн эсэргүүцэхгүй байх. Яг гэвэл Шинобугийн хувьд амар шийдсэн алхам байсан болохоор юутай ч тэгэл Шинобугийн ирээдүй өөрчлөгдөхгүй, Гиогийн ирээдүй ч гэсэн магадгүй нэг өөрчлөгдөхгүй байхаа. Хэрэг Гёмей хязгааргүй цайзад унаагүй бол гэсэн байна. Гёмей сүүлийн тулаан дээр байхгүй бол Гокшибог ялах арга бараг л байхгүй байсан байх та. Ер нь чөтгөрийн ангуучид арчигдсан шүү. Гёмей гэлтгүй бүгд л ер нь чухал үүрэгтэй байсан. Нэг нь л дутахад Музаныг ялахгүй байх боломжтой. Тэр дундаа Гёмей бол бүр хит том зайлтаа. Домо жинхнээсээ тулдсан бол аним хэрхэн дуусах байсан бай гэж байна. За боди. Домо ялчгүй хитрхи хаанг зориггүй хэрэг Акаца болон Гокшибо шиг өөрийгөө дайчилдаг байсан бол Шинобугийн хорноос нөхөн сэргээд Иноsuke Канао хоёрт ялагдахгүй байсан байх. Домо өгөхгүй дээр нь Шинобу Иноsuke Канао 3 Домод ялагдчих юм бол зохиол мэдээж сайнаар төгсөх магадлал бараг л тэг рүү ойртно. Домогийн цус чөтгөрийн урлаг бол чөтгөрийн ангуучдын хувьд хар дарсан зүйдэн штэ. Чөтгөрийн ангуучид амьсгалын техник ашигладаг. Харин Домогийн чөтгөрийн урлаг шууд хүний уушгийг хөлдөөдөг. Ерөнхийдөө амьсгалын техникийг ашиглахгүй болно гэсэн үг. Ер нь Домо тэгээд цаашлаад тулаанд оролцоод явах юм бол манай хэд бол хүчний баланс амар алдна л та. Ялцчгүй Домог нэрвэлж байгаа гол юм л өөрийнх нь тийм тулаанч биш. Ямар нэгэн хүсэл зориггүй зан чанар л байсан. Тэгэхгүй бол угаасаа Домог дарж явах юм ч бараг байхгүйсэн байж магадгүй. Музан хэр тэнэг вэ гэсэн байна. Музаны хувьд зохиолын төгсгөлд ялагдаж дууссан ч энгийнээр бол ялагдах учиргүй байсан гэж би боддог. Обояшки Кагаятай харьцуулахад маш муухайг удирдагч гэдэг нь зохиолын туршид илт харагддаг. Жишээ нь доод саруудыг устгах шийдвэр,
Музан доод царуудыг сул дороогээд устгасан ч доод царууд хашираа нараас бусад чөтгөрийн ангуучдын хувьд бол хангалттай аюултай. Яг нь хязгааргүй цайзад байсан чөтгөрүүд бүгд доод цар хэмжээний хүчтэй байсан ч гэлээ амархан үхэж байсан. Дээр нь тэд нар бүгд оюун ухаангүй байсан шүү дээ. Харин музааны алсан доод царууд энэ тулаанд байсан бол дээд царуудад тусалж тулдаад ерөнхийдөө бусад чөтгөрийн ангуучдад маш том аюул тарьж болох байсан. Нэг юм бол хүчний баланс бас нэлээд алдагдах байсан гэж би бодож байна. Мөн музааны хамгийн том алдаа бол Убуяшкигийн эдлэнд өөрөө явж очсон тэмэглэл. Мянган жилийн турш чөтгөрийн ангуучдын өмнө огт үзэгдэлгүй амьдарч ирсэн байж яагаад тийм алдаа гаргав? Незуко нарыг давсанд баярлаад Убуяшкигийн байрлал олдож бүх зүйл өөрт нь таатай болсон сэтгэл нь хөөрсөн үү? Юутайч дайсны гол төвд ганцаараа ирж өрхөнд унаад нэмээд Томоёгийн хүн болгох эмээр сүлбүүлсэн. Үүнээс болж хязгааргүй цайзын тулаан эхэлж улмаар музаан ялагдаж төгссөн шүү дээ. Мянган жил маш болгоомжтой ажилласан ч гэлээ нэг шөнийн алдаанаасаа болоод ялагдсан. За тэгээд хязгааргүй цайзын тулаанд чөтгөрүүдийн тал хэд давуу талтай нөхцөл байдалд байсан. Учир нь энэ хязгааргүй цайз бол Накимегийн бүтээсэн хүснээрээ удирдах хөдөлгөж занг манг бэлдэж болох боломжтой өөрийнх нь цайз шүү дээ. Накиме тэгтэл яагаад илүү их дээд царуудад тусалж ангуучтай төвөг болж чадаагүй вэ? Накиме илүү төвөг болж гişих газрыг нь арилгаж унгаадаг ч юм уу, харах орчныг нь хааж илүү их тийм үйлдэлээ сайн хийж өгсөн бол дээд царууд хашираа нарыг ялахад илүү амар болох байсан. Яагаад тэгээгүй вэ гэвэл Накиме энэ үед музааны тушаалаар гадны ертөнцид Незуког хайж байсан. Ерөнхийдөө Незуког хайхад бүх чадлаа зарцуулж байсан. Үүндээ хэд төвлөрснөөс болоод бусад дээд царуудад туслах ажилдаа тийм ч сайн хандж чадаагүй. Музаан зүгээр л Незуког хайхаа хойшлуулах байсан юм да. Музаан ер нь л Накимег сайн ашиглаж чадаагүй гэж боддог. Накимегийн чадвар бол маш хэрэгтэй чадвар байсан. Дээр нь анхнаасаа Танжирог алах хэд хэдэн боломж байсаар байхад музаан ер нь өөрийнхөө гар дороос алдсан шүү дээ. Мөн чөтгөрүүд үргэлж ганц ганцаараа явж чөтгөрийн ангуучдад алуулдаг байсан. Учир нь музаан чөтгөрүүдийг битгий сүргэл гэж тушаадаг. Ер нь иймэрхүү шалтгаануудаас болоод музаан өөрийнхөө авсыг ер нь өөрөө ухсаар байсан дөө. Ер нь тэгээд явж өөрийнх нь мянган жил хайгаад байгаа Цэнхэр Хиганбанаг мэддэг хүн чинь Танжирог ээж байсан шүү дээ. Мань хүү өөрөө очиод алдсан. Яг нь тэрийг өөрөө мэдэхгүй яваалтаа хөрхий. Яваалтаа ч гэж явсан да.